сүү маань өөрөө агаар дурууд орохгүй хүний гар хөрөхгүйгээр бүтээгдэхүүн болж гарч байгаа. Тэгэхээр нэг бактери үржихгүй гэсэн үг байхгүй юу? Одоо хөрөнд бол хамгийн чухал юм бол тижэл хүн төгчөр ажил биш тэрэг технологитой сурлаад явах нь хамгийн зөв зүйл юм байна гэдэл харж байгаа. Мон бильярд гэдэг хөрч нь өөрөө их бас үнцэнтэй. Тэгэхээр нэг доор 16 өхрийг 7 мянга гэж бодох юм бол 200 өхөр бол ерөөсө 200 гараж нэг цагийн дотор дуусчих. Тэгээ эсгэлээд ирэнгүүт яг вайн шиг уймтал. Энэ өчтөр тоглосон байна. Нэгэн сүлжилт болоод би одоо анхад нулимс гарч ирсэн. Мал аж ахуй бол ерөөсө тижэл дээр маш их зардал гаргадаг. Костой их өндөр. Тэгээд тийм учраас тижэлийг үднэс нь өөрөөсөө 100% тариад. Сүүрний урамшуул 500 байсан бол 2024 нэгсэн нэгнээс 1000 болсон. 1000 болохдоо зөвхөн үнэний сүүнд өгдөг байсан бол бүх төрлийн малын сүүнд өгдөг болсон гэсэн үг. Тэгэхээр одоо өснөө өрсний хүрээнд бол маш олон төрлийн дэмжлэгүүд зэрэг явж байгаа. Ер нь аврага ер нь яагаад энэ сүүний ферм рүү орох болсон юм? Тийм ерөөсөө л энэ 1800 зөвхөн хангал гэж бодсон. Биднээс 70 сая малтай байж одоогийн орчин үеийн хүмүүс сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна. Ерөөсөө биднээс ингээд өвдөд юм авах биш. Өвдөхөөс өмнө зөв хоолтоор хүүхдүүдэд хангая гэсэн энэ зорилгон дор фермийн үйл ажиллагаа эхлүүлсэн. Сомад одоо 23 жил Японд амьдарч байгаа авраг болоод ирсэн. Ингээд эренгүүтээ ингээд сайн хөдөө гараад ферм яаж ах вэ эрхлээд энэ үедээ их бахархалтай байна л да. Одоо ингээд яг сайхан үлгэр үзүүлж штэ тий. Сүү цагаан эдэн монголчуудын уламжлалт хүнсний нэг бөгөөд сүүн бүтээгдэхүүн нь хүний бие дэх кальцийн голыг үүсвэр юм. Тиймээс сүүг манай улсын хүн амын стратегийн чухал хүнсэнд тооцсон Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүх хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн нэг томоохон зорилттой. Сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангах цаашлаад бүс нутагтаа экспортлох зорилт тавьсан юм а. Манай улсад одоогийн байдлаар сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 206 үйлдвэр цех 77 хөргөлтийн төв үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 36 үйлдвэр нь жилийн 4 удирлын турш тогтмол үйлдвэрлэл явуулж нийт сүүний хэрэглээний 54%-ийг дотоодоос хангаж байна. Тэгвэл үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж сүүн бүтээгдэхүүнээ дотоодоос 100% хангахад эрчимдсэн сүүний фермерүүд чухал үүрэгтэй. Манай монголчин нэг 50% нь дотоодоос хангаад сүүний нэгцгийнхаа 50% нь одоо импортоор сүү аваад байгаа шүү дээ. Хураа сүү авч байгаа. Тэгэхээр биднээс одоо энэ эрчимцэн мал аж ахуй боломжуулж чадах юм бол биднээс гадаад руу валют гарах биш. Эсрэгээр биднээс энэ сайхан мал аж ахуйтай чинь мал аж ахуйгаа буцаад биднээс экспортлох байх нь манай улсын хөгжилд их хэрэгтэй. Монгол улсын юм 70-80 сая малтай гэж тоолдог боловч дотоодынхоо сүүний хэрэгцээний 46%-ийг нь гаднаас авна гэдэг бол эмгэлэлтэй тоо баримт байгаа. Тэгэхээр ер нь бол ядаж дотоодынхоо хэрэгцээг 100% ядаж одоо Монголдо бүрэн хангахын тулд сүүний фермүүд л эрчимдсэн кластер фермүүд маш шаардлагатай байгаа. Маш ойрын хугацаанд бүрэн эх орныхоо сүүн бүтээнийг хангах боломжтой. Харамаа бүжи сүүний ферм нь хоногт 1.2-оос 1.4 тонн сүү хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор Францын сүүний чиглэлийн өндөр ачиг шимтэй Монбилярд үйлдвэрийн 80 гаруй үнэтэй бөгөөд нэг үнэнээс хоногт дунджаар 35-аас 40 литр сүү саах боломжтой. Үнээг саахын өмнө дэлэнгийн угааж ариутгах нь хэрэгэлсэн усаа дахин боловсруулж тариалангийн талбайн усалгаа аж ахуйн цэвэрлэгэнд ашигладаг. Үнэ бүртээ суулгасан чипний тусламжтайгаар тэдний эрүүл мэндийн байдал, стресс, сүүний гарц, үр ашигтай байдлыг хяндаг байна. Ер нь манай ферм бол нийт 200 үнэний багтаамжтай ферм байгаа. Өргөөшөө 28 м, уртаашаа 96 м-ийн хэмжээтэй. 200 үнэний багтаамжтай. Одоогийн байдлаар бол манайх яг 100 үнэтэй байгаа. Сүүний гарцын хувьд дунд чинь одоо манайх 18 литр гарч байгаа. Яг сааж байгаа үхэр нь одоогийн байдлаар 68 үхэр сааж байна.
нэг тонн 200 литр гаруй суу хааж байгаа өдөрт. Өдөрт бол одоо 2 удаа тэжээл өгнө. 2 удаа тэжээл өгөхдөө 2 тоннодаа ер нь бол өдөрт нэг 4 тонн орчим тэжээлийг одоогийн байдлаар энэ 100 хүрэнд бол идэж байна. Бас биднээс одоо хамгийн том өрсөлдөгч бол ерөөсөө өвөл. Өвөлдөө яаж өрсөлдөх вэ гэдэг юм. Яаж өвөл давах вэ? Яг тэр өвлийн энэ 8 сар гэдэг нь биднээс хувьд бол энэ дотор л байна. Тэгэхээр энэ дотор агаарж бол халаалт тэжээлийг яаж өгөх вэ? Ажилтаа яаж ачаалгүйгээр ажлын хурдан дүргэн болох уу гэдэг. 8 сарыг л дисэх хэрэгтэй юм байна тийм үү? Тэрийг нь манайхаа тэрийг дис чадахгүй байгаа юм те. Тэрийг шийдэж зардал өндөртэй. Аа. Шийдэл нэг баг багдаг байхгүй. Тэгэхээр хичнээн 35 литр гардаг үхэрч гисэн хасаг 20 градус ороод ирэх юм бол бүх энерги амьд байхын тулд халуундаа шатаагаад нөгөө сүүн шууд 3 литр 4 литр гараад эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр биднээс зорилго бол их сүү авах хэрэгтэй. Их сүү авахын тулд үхэр өөрөө таатай орчинд байх хэрэгтэй. Амттай мэдэх хэрэгтэй. Тэгэхээр биднээс нөгөө өвөл гадаа хасах 50 градус байсан ч гэсэн энэ дотор л 12 градус байна л гэж. Ажилласан масслаар ажилладаг 100 нар байна. Нэг нь ажиллаж нөгөө л намраа ажиллаж тэр намар чатна ингэж байна. Энэ Монгол инженеруудын санаж гаргасан одоо манай их оронд ч юм бол хавар нэг машины тосоо сольдог, намар нэг сольд юм. Тэр дээр ажилласан масслыг аваад энд шатаагаад шатангууд энэ гол төмрүүдээр нь тос гүйлгэнгуудаа гаднаас агаараа энэ одоо агаар ингэ соруулж ирэнгуудаа халуун агаартай зөрүүлцүүлээд ингэ дотогч нь халуу агаар өгч байгаа. Тэрнийхээ учраас манай энд бол өвөл бол 12 градустай, 13, 14 градустай байна. Тэгэхээр үхрийн хамгийн таатай орчим бол 8-аас 12 градус дотор хамгийн их стрессгүй байдаг. Тэр орчиныг биднес бүрдүүлж өгч байгаа. Тэрийг шийдсэн учраас л одоо Тэгэнгүүт тэрний сарынхын зардал нь одоо нэг 3 сая байна те одоо 3 сая орчимтай л байна. Тэгэхээр 26 сая 27 сая төгрөгийг 3 сая руу болгоно гэдэг нь биднээс бол маш том амжилт. Тэгэхээр нэг ажлах хүчин маань өөрөө тав тухтай байж. Тэгэхгүй гадаа 50 гараас гадаа гараад юм зөөгөөл ингээд юм бол ерөөс хүн тогтохгүй юм байл. Тэгэхээр энэ фермийн нэг онцлог нь бол ферм дотроо дотор байрны шийдэж өгсөн их том онцлогтой. Цэвэрлэгсэн усаа саарл ус болгоод дахиад нөгөө доотлын юм уу цэвэрлэхдээ саарл ус 2 3 дахин хэрэгжилж яах гэсэн үг. Тэгээ дахин хэрэгжилж. Тэгэхээр энэ болохоор бас дата авч байгаа. Нэг 200 хүрийн ферм дээр өдөрт хичнээн тонн усыг биднес хэрэглээд байна вэ. Тэрийг ахиж ингээд боловсруулаад саарл услаа хэрэглэх юм бол яах вэ гэдэг юмыг л биднес энд хийж байгаа. тэгээд энэ фермд ямар ч хаягдлага гарахгүй байна гэсэн үг тийм. Ерөөсөө малаас буцаагаад ашиглаж байгаа. буцаагаад хөрс болгоод биднес ашиглаж байгаа. Харамапужи сүүний фермийн сүүг агаарт огт урвалд оруулахгүй вакуумжуулсан хоолоогоор дамжуулан Япон технологийн дагуу боловсруулж амьд ашигтай бактеритай химийн орц найрлаггүй цэвэр сүүг сурагчдын өглөөний цай өдийн хоолн зориулж шууд савлахаас гадна сүүний үйлдвэрлэлд нийлүүлдэг байна. Тэр өдөрт 2 удаа саахта дэлгэнгийнхаа ариутгал гэдэг зүйлийг юм. Ариун байдлыг хадгалсан тул маш сайн цэвэрлээд ингээд ийм ачуураар нэг өхөр нэг ачуураар заавал аччих хэрэгтэй. Өөр өхрийн бидэнд рүү энэ ачуур маань орох ёсгүй. Яагаад гэдэг вэ гэхээр янз бүрийн нэг халдвараас өхрүүдэд тусгаарч өгдөг гэсэн. За энэ саалт маань одоо ингэ дэлгэнгээ маш цэвэрхэн байлгасан, ачаа цэвэрлсэн. Хүрээ маань ерөнхий мэдээллүүд нь энэ дээр байж байгаа. Энэ төхөөрөмж маань өөрөө юм Израилийн тоног төхөөрөмж. Тэгээд одоо дэлгэнг маш сайн суулж өгдөг. Тэгээ нөө өөрийн автомат зогсолттой гэсэн үг. Заавал энэ дэлгэнг шахах хэрэгтэй болоод өхрөө эвлэгээд сүүгээ маш сайн шахаад контроллоод маш сайн шахаж өгдөг тийм төхөөрөмж. За ингээс тоос цуглуулж өгнө. Одоо энийг харж байгаа. Өөрөө ингээд эвлэг нь одоо ингээд сүү гарахгүй. Тэгээ өөрөө бас ингээд автоматар ингээд эвлээд өчтдөг гэсэн. Монбилард гэдэг өхрийн ерөнхийдөө рекорд нь бараг 42 литр гэж явж байна. За өхрийг бол өдөрт 2 удаа саана. Өглөө 7 цагт, орой 7 цаг сааж байгаа. Тэнгүүд өглөө ингээд Моцартын аяг болон Жанцнаар аяг тавингууд өхрөнд салах болгоод тэрийг онгоолгоод өөрөөсөө ингээд очрлох хэрэгтэй. Нэг дор 16 өхөр сах энэ сүү салтрын машин маань байна. Энэ болохоор өөрөө Израилийн ер нь бол дэлхийд монопол болсон Автомил гэдэг одоо брендийн сүүний салтрын бүрэн тоногдолтой. Энэ сүү маань өөрөө агаарт орохгүй хүний гар хөрөхгүйгээр бүтээгдэхүүн болж гарч байгаа. Тэгэхээр нөгөө агаарч өөрийг бактери байхгүй юу? Тэгэхээр агаар орол орохгүй гэсэн. Бүх юм ингэж өнчөөс хаагдал бол өнөөс хойш хүний гар нэг ч орохгүйгээр
цэвэр ширээн дээр бүтээгдэхүүн болж гарч ирж байгаа нь бас онцлог байгаад байгаа. Одоо энэ санийн хоолоогоор ингэж яваад явсаар юм байгаа л ийшээгаа энэ 3 тонны танк руу орчиж байгаа. Энэ бол хөргүүртэй танк. За тань сая хэлсэн IT-гоор энэ дээр бүх мэдээлэл үхрийн бүх мэдээлэлүүд энд ирж байна. Үхрийг яаж биенүүдээр нэмэх нь алхалтаар нөгөө дундаж алхалтыг мэддэг учраас алхалтаас бага алхаад ирэнгүүт дэлэн жилсэн байх магадaltaй, хөлнө өвцөн байх магадaltaй бүх юм компьютерээр гараад ирнэ л гэсэн. Тэнцээс ингэж оруулж цэвэршүүлээд энэ дээр нөгөө 65 градусаар 30 минут халаагаад явуулангуудаа 4 градусаар огцсон монгаад ингээд энэ хоолоогоор дандаа хоолоогоор агаар дууралд оруулах хоолоогоор явж хагаад ингээд бүтээгдэхүүн болоо гарна л гэсэн. Тэгээ одоо ингээд энэ чирээс бүх юм ингээд энэ пайпаар л явж байгаа. Ерөөс агаар дууралд орох үед нь та хамгийн сайн гэж бодох хэрэгтэй. Тэгээ ингэж оронгуудаа энэжээс одоо ингээд савлагдаад ийм савтаагаар 500 грамаар 200 грамаар гарч байна. Одоо би та бүхэнд бас үйлдвэрлэж үзүүлье. Ингээд бүтээгдэхүүн болоо гарч ирчих. Нөгөө ямар ч агаар дууралд оруулсан. Ингээд гарч ирчих. Одоо нөгөө хүүхдүүдэд өдөрт нэг юм шүү. Нэгс үг. Тэгээ өдрийн цаа хөтөлбөр дээр. Онцлог давуу тал гэх юм бол ер нь бол яг үхрийн дэлгэнгээс зүүмөн өөрөө гараад тэнд хөргөөх танкнд шууд орж ирээд ер нь бол ямар ч агааргүй явсаар байгаа л энд савлагдаж орж ирж байгаа. 65-аас 72 градусд халаагаад буцаагаад нөгөө 4-5 градус руу ингээд буцаага буулгачих жоохоо байхгүй. Тэр л ерөөсөө л нөгөө Японд бол яг амьд сүү гэж яриад байгаа. Энэ бол тэр яг нөгөө ашигтай бактери нь үлдээл ашиггүй бактери нь хэд тусдаг. Одоо монголчууд бол дээр үед сүү дөнгөж хөөрүүлээл дүүлгээл гараад буцлагдаг. Тэрнтэй л ер нь ойролцоол гэсэн. Савлгааны хэмжээ бол одоо бол ингээд сургуулийн хүүхдүүдэд ингээд 200 грамаар савлагдж байгаа. Одоо 500 грамм литрээр ер нь савлагдаж хаашаа борлуулалтанд гарна гэсэн төлөвлөлт ажиллаж байгаа. Харамаа Пүүжи сүүний фермийн сүүг Шинэ Монгол Харамаа Пүүжи ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өдөр бүр 200 грамаар уудаг. Тус сургуульд сүү хөтөлбөр 2 дахь хичээлийн жилдээ хэрэгжиж байна. Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-оос 3 дахин бага, Д витамины дутагдaltaй, ясны сэргэгжилт, шүдмийн өвчлөл өндөр гарчээ. Тэгвэл сүү хөтөлбөрийг цэцэрлэг сургууль хэрэгжүүлэх нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зэрэг олон ач холбогдолтой. Манай Харамаа Пүүжи Шинэ Монгол сургууль маань 2 жилийн хугацаанд сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. За өдөр болгон цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүддээ 200 мл сүүг тогтмол одоо уулгаж хөвшүүлсэн. За манай сүүний онцлог маань өөрөө 100% органик, эрүүл ийм сүү байгаагаар маш онцлог давуу талтай байгаа. Ямар нэгэн химийн орц найрлага буюу хугацаа уртасгагч бодис болон үнэр амт оруулагч бодис хэрэглээгүйгээр маш онцлог давуу талтай байгаа. Өдөр болгон сургуулийн насны хүүхдүүд маань сүү ууснараа өсөлт хөгжилтөнд маш сайнаар нөлөөлдөг. Амны үндийн эрүүл мэндийг сахлуулаад өсөлт хөгжилтөнд маш сайнаар нөлөөлдөг. Сургуулийн сүү хөтөлбөр дэлхийн улс орнуудад 100-аад жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Их Британи, Хятад, Солонгос, Орос зэрэг 63 оронд хэрэгжиж байна. Бүгд найрамдах Хятад ард улс 2000 оноос сургуулийн сүү хөтөлбөрийг эхлүүлж байсан бол Солонгост уг хөтөлбөр цэцэрлэгийн наснаас нь эхэлдэг байна. Харин хойд хөршийн хувьд сүү хөтөлбөр 2005 оноос хойш хэрэгжин үүний үр дүнд хүүхдүүдийн яс булчингийн системийн өвчлөл 16.8%-аар, нүдний өвчлөл 13.6%-аар буурчээ. Дээр хөтөлбөрийг хэрэгжүүлсэн улс орнуудад сүү уусан хүүхэд бүр дунджаар 1.2 см өсөж 0.6 кг-аар жинэн нэмэгдсэн эерэг нөлөө үзүүлжээ. Одоо энэ Орос, Хятад, энэ Япон гэдэг улсууд чинь одоо нөгөө сүүний хөтөлбөр хэрэгжүүлснээр л одоо нөгөө саний хэлээд байгаа хөгжлүүдээс ингээд ангиж ирсэн байна шүү дээ, тий. Тэр Монгол бол одоо энийг яаралтай хийхгүй бол Бидээс 70 сая малтай байж одоогийн орчин үеийн хүүхдүүд сүү бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна. Хамгийн энэ бол ой гашуу гэдэг юм одоо. Хүн ч юм бол 100% өөрийнхөө шин сүгээр хангадаг байхгүй юу? Тэгж ихэл ферм нь одоо улсын фермэнд дэмжиж өгсөн. Тэгээд шууд бүх сургуулиуд сүү уудаг. Тийм учраас одоо та анзаарч байгаа хүн Япон хүүхдүүд, Хятад хүүхдүүд ч гэсэн их одоо өсөглөн
цагаан тийм ээ одоо энэ эрүүл амын ажил багтаа байдаг. Одоо өдрийн хоол хөтөлбөрөндөө энэ сүү гэдэг зүйлийг заавал оруулж өгье гэсэн ийм л одоо зорилготойгоор ирсэн. Хүүхдүүдтэй сүү уулгах гэсэн сургуулиуд бас холбогдож байгаа. Түрүү жил бид нар туршилтаар Ярамгийн 2-3 сургуульд бас сүү өгж үзсэн. Тэгээ нэг одоо хамтран ажиллах зорилготой сургуулиуд байвал ер нь үргэлжлүүлж хийх бодолтой байгаа. Ер нь Япон улсад фермтэй газар бол бүгд өөр ингэсэн кафетэй байдаг. Манай эх оронд бол тийм байдгүй. Тэгээ ягаад энэ кафег нээх болж байгаа манай 1-р үйлдвэрлэл, 2-р үйлдвэрлэл, 3-р үйлдвэрлэл бүгдийг хийгээд яг ширээн дээр бүтээгдэхүүн болгож гаргаж байгаа учраас энэ дээр хүүхдүүдэд бас тань мэдгүй. Одоо төр саатаад сүүг уучдаг, сүүн айскримээ идчихдэг. За тэгээд сүүний мэдлэгийг бас олоод авчдаг, асуух зүйл асуу авчдаг. Ийм л зүйлүүдийг энэ кафен дээр нээж байгаа юм тийм. Танай ферм бол одоо баруун бүс рүү явах яг төв зам дээр байрлалтай биш үү тий. Унаа машинтай маш их хүмүүс нөгөө явж гин тий. Тэгэхээр энэ 100 та түрүү ярьжсэн баг өдөрт 1000 гаруй машин ирдэг байсан гэ тий. Тэг яг 7 сараас ахгуулаад нэг сарын хугацаатай ер нь хамгийн доотлол нь 500-аас 1000 машин бол өдөр болгоо ирсэн. Энд одоо наадам болоод байгаа юм гэлтэй. Үнэхээр их ачаалттай байсан. Биднээс бас энэ анх удаа учраас бас одоо зочтой хүлээлгдэг ч юм уу тийм ээ. Тэгээд аль болох бүх хүн болгонд хурдан шуурхай үйлчлэгийг хичээсэн. Тэгээд манай энэчээс ганц юм анзаарсан манай их орны маань хүмүүс арт түмэн маань үндэснийхээ үйлдвэрлэлийг аягүй их дэмжиж бүр зорж ирдэг хүмүүс ч их байсан. Их дэмжиж их урмын үг хайрлсан. Монгол улс сүүн бүтээгдэхүүнээ дотоодоос 100% хангахын тулд хамгийн чухал нь сүүний чиглэлийн эрчимдсэн фермерүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ ажлыг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн эрчимжүүлнэ гэдгийг фермерийн аж ахуй эрхлэгчид онцолж байна. Улс орны маань ерөнхийлөгч маань одоо хүнсний хувьсгал гэж энэ сайхан одоо хөдөлгөөнийг үүсгэж дотоодын бүтээгдэхүүнийг өөрсдөө хангацгаая гэж байна. Манай их орн бол 54% дотоодоос хангаад 46% гадаадаас импортлдог. Тэгэхээр биднээс энэ 46%-ийг нөхөхийн тулд манай их оронд ийм 200 хүрийн ферм ахаад 190 гаруй, бараг 200 шахам ийм ферм хэрэгтэй байгаа. Эрүүл хүүхэд эрүүл гэр бүл урайтай Харамаа Пүүжи сүүний фермээс хүнсний хувьсгал цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа бэлтгэлээ. Өөрийнхөө сургуулийн хүүхдүүдийг цэвэр сүгээр хангаад тэгээ босоо сургуулиудыг хангах ийм том төлөвлөгөө тавьдсан. Мэдээж одоо энэ хүнсний одоо энэ сүү маргааш ингэ бүтээгдэхүүнч мэдээ дэлгүүр рүү нийлүүлж байгаа. Цаашлах юм бол одоо олон улс руу экспорт гаргах юм одоо томоохон төлөвлөгөө байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ Монголын хүнс үдээжхийн салбарт хүмүүс зориглож чадахгүй байгаа энэ салбарт бас зориглож орж ирээд ажиллаж байгаа бас халгалтай хандж байна. Баярлалаа. Баярлалаа. За